Хүчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр эхэлж байна. Бид энэ удаа цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо орж ирүүллээ. Ингээ би зочноо танилцуулъя. Ноён Амар Жаргал, Монгол улсын ерөнхий сайд асан, эдийн засагч, ардсан намын дэд дарга ийм хүн байна. Ишээ бас зөндөө гоншин байгаа шүү дээ. Тийм баг тий. Зарим нь хэлсэн уучлаарай. Тэгээд энэ би зүгээр танд хамгийн түрүү нэг талархал илэрхийлье гэж бодсон. Тэгээ энэ 2 жилд манай энэ нэвтрүүлэгт одоо та 4 дахь удаага хүрэлцэн ирж байгаа юм байна лээ. Тэгээд одоо та манай редакцийг үндтгээд ингээд одоо бидний урьдчилан цаг болгонд ирж бидэнтэй ингэж хамтарч ажилладаг. Энд нь би ингээд телевизийнхээ редакцийнхаа өмнөөс танд одоо баярлалаа гэж хэлж байна. За баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэг бол нэг 2 хэсгээс бүрдэх болов гэж бодож байна. Эхний нэг хэсэгт нь жижиг хэсэгт нь хоёулаа одоо энэ сүүлийн үед болсон улс төрийн зарим үйл явдлуудаас би танаас одоо нэг зарим тайлбар авъя гэж бодсон юм. За хоёрдугаар хэсэг нь юу байх вэ гэхээр одоо яг жилийн өмнө 19 оны 2 сарын 2-ны өдөр та хоёр өчигдөр байна шүү дээ. 19 оны. Тий харин тий одоо өдрөөр нь бол тий яг 1 жилийн өмнө. Тэгээд та хоёр яг энд суугаад ингээд ярилцах өнцөг ярихсад ярьсан байдгийн. Тэгээд та ер нь бол тэр нэвтрүүлгээр бол та бол одоо энэ гахаа жилд одоо Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн бол ямар эрсдэл байж болох талаар та өөрийнхөө тэр прогнозыг дэвшүүлж ярилцж байсан юм байна. Тэгээд хоёулаа энэ таны энэ прогноз хэр одоо хэрэгжсэн бэ гэсэн энэ талаар ярилцъя гэж ингэж бодож байна. За эхний асуулт. За хамгийн түрүү энэ нөгөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болсон. За энэ дээр би зүгээр танаас нэг л асуулт асуухгаа бэлдсэн байна. Тэр нь юу гэхээр тэрний үндсэн хуулийн 6-гийн 1 чөлөө 2 чөлөө нэг орсон заалт байгаа. Энэ газрын баялаг болвол нийт хуучин нөгөө зөвхөн төрийн өмч байна гэдэг байсан болвол урд нь нийтийн гэдэг үг ороод нийтийн болон төрийн өмч байна гэсэн юм заалт болоод хувирсан байгаа. Энэ одоо ямар үр дагавартай гэх юм уу ямар заалт болоо тань дээр та энийг нэг тайлбар хэлэх үү? Тийм. Явцсан утгаараа өргөн утгаараа гэж нэг ярьдаг байсан шүү дээ. Тэгээ явцсан утгаар наваад үсгэн бол яг тэр нөгөө хуулийн нэр томьёо өгнүүдийн асуудал гарч ирж байгаа. Нийтийн гэдэг чинь чухам юм бэ гэж. Манайх бол тэр public гэдэг үгийг л нийтийн гэж ерөнхийдөө ойлгоод тэгээд нөгөө IPO хийн одоо үнэт цаас гаргаад хувьцаа гаргаад ингээд нийтийн эзэмшил болгодог. Тэр юмтай нэлээд уйж тэр нийтийн гэдгийг ойлгоод байгаа. Гэхдээ яг энэ үндсэн хуулийн одоо нөгөө тайлбар хийдэг хүмүүс, мэрэгжлийн хүмүүс бол тэр нийтийн гэдэг үг дотор чухам юу ороод байгаа, яагаад байгаа. Тэр нь жишээ нь төрийн гэдгээс одоо жишээ нь ямар ялгаатай юм бэ тэргээд нарийн ширийн юмнууд нь бол гаргаж ирэх ёстой байх л та. Зүгээр би хувьдаа арай жоохон өргөн утгаар наваад үзэх юм бол ер нь яагаад үндсэн хуулинд өөрчлөлт оруулах болсон юм. За тэр үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийн процесс нь яаж явагдсан, процедурын хувьд яаж явагдсан, тэгээ үр дагавар нь юу байсан бэ? Тэгээд тэр бүх юм маань нөгөө Монголд өрнөж байгаа тэр нэг том зураг дотор чухам хаана яваад байгаа юм бэ гэдгийг л дотор л бодож л байсан л та. Тэгэхээр энэ сүүлийн үед өрнөд байгаа үйл явдлуудыг бол би харахад бол нэгдүгээрт нь үндсэн хуулийн өөрчлөлт за гарцаагүй яригдж байсан хийх ёстой гэж. Тэгээ хийгээд одоо ингээд гаргаад тавьж байгаа юмаа тэр чинь нэг легитимность шинж гэж нэг юм байна шүү дээ. Хэр зэрэг одоо хүлээн зөвшөөрөгдөх үү, хууль ёсны болсон юм уу юм энэ төр гэдэг. Тэр чинь нөгөө 37 л баталчихлаа шүү дээ. Нөгөө жидүүчин 37 ч л баталчихлаа шүү дээ. Тэгэхээр чинь хэр зэрэг нэр хүндтэй байх вэ? Нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас мөнгөний хулгайлчихсан 37 хүмүүс чинь тэрийг тэгэл батлаад тавьчихсан болох тэр чинь дараа нь ямар нэгэн асуудал гарч ирэх юм бол тэр байнга л хөндөгдөх байхгүй. Та нар ёс суртахууны ирэхгүй байсан юм иймийг. Та нар өөрсдөө ийм хүмүүс үжиж яаж ийм юмыг одоо Монголын төрийг одоо тодорхойлох бодлогын тодорхойлох юмнуудыг яаж баталсан бэ гэсэн асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхойлолтоор энэ хийсэн өөрчлөлтүүд бол цаанаа уже хэн ч гэсэн хизээч сөхөж гаргаж ирээд яаж ч уруулж одоо эргүүлж буцааж ашиглаж болохоор нэг тийм
юмнуудыг бол агуулчихсан байгаа гэдгийг бол би олж хараад одоо тэр үнд жоохон сэтгэл дундуур яваад байгаа. Хоёрдугаарт нь тэр улс төрийн зөвшөлтслийг бүрэн хэмжээгээр нь хангаж хийх ёстой байсан. Тэр процедур бас хангагдаагүй. Тэгээд дээрэс нь бас нэг бодогдоод байгаа юм бол юу вэ гэхээр бол нөгөө нэг тодорхой ямар нэгэн юмд барьцаалагдчихсан байгаа хүмүүс чинь бол өөрийн ухаанаар бол эсвэрхий хандахгүй шүү дээ. Хүний хэлсэн чиглүүлсэн эсвэл тэр далд тоглоомын л одоо юу болно шүү дээ, бай болж таарч байгаа. Тэгэхээр тэр юмнууд байсан уу үгүй юу гэж. Зүгээр мэдээж ингээд олонний нүдэн дээр бол харахад бол ингээд ганц хоёр өгүүлбэр оруулаад тэрүүн дээр нэгэн дэмжээл эсэргүүцээд байгаа юм шиг боловч цаана тэр хөдөлгөж байсан тэр том хүчнүүд бол юу байсан бэ гэсэн нэг ийм том асуудал гарч иж байгаа. Хоёрдугаарт нэг анзаарах хэрэгтэй юм бол ер нь одоо сүүлийн 20-од жил маш тод харагдаж байгаа зүйл бол энэ баялагын төлөөх тулалдаан гэж та би хэлээ. Дайн гэж хэлэхэд арай л ширүүдчих байх. Гэхдээ ер нь их ширүүн тулалдаан. Ашиг сонирхлын бүлэглэлүүд, бизнес, улс төр, эдийн засаг бүгдээр ингээд хамарчсан нэг тийм том бүлэглэлүүдийн хоорондох энэ баялагын хуваарлтын төлөө тулалдаа явж байна. Тэн дотроосоо бүр ингээд 2-3 салбарыг бол онцгойлж байгаа байхгүй. Нэгдүгээрт нь уул уурхайн салбар, хоёрдугаарт нь банк санхүүгийн салбарч үү юм. Тэгээ энэ дээр хэн ноёрхлоо тогтоох вэ? Тэрний төлөө яваад байна. Тэрнээс тэр Монгол улс хөгжиж гин нөгөө ард түмнийх нь амьдрал сайжирч гин нөгөө бодит орлого яаж байна тэр тэтгэврийн нэмэгдэж гин нөгөө юу худалдаа авах чадвар нь ямар байна. Энэ бол зүгээр халахвч хүний амны өмнө гаргаж ирж тэр нэг ингэж гоё яриад байгаад боловч зэрний цаана байгаа юм бол энэ баялагын төлөөх тулалдаа. Хин энэ уул уурхай тэр хяналтад явах. Тэр 5-толгой, оюутлогой тэр бусад одоо ямар уурхаанууд байдیں۔ Тэр нэг сайн нэг мөнгөний уурхай чивлээ нэг уурхай муурхай салхит мэлхтчлээ энэ гэдэг ингээд тэр бүгд тэр хин хяналтад явах. Энэ газрын төстэй холбоотой юмнууд ч ороод ирлээ. За дээрэс нь дид бүтцийн салбарын хяналт юм байж байна. Энэ дээр хин хяналтад явах вэ гэдэг л асуудал том тулдаа явагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь харах юм бол саяны тэр уруулсан заалт бол нэлийн ярвихтай заалт гэж би бодож байгаа. Нэг бол яаж ч ашиглаж болно. Хоёр үзүүртэй. Нэг бол одоо ингээд үнэхээр одоо энэ нийтийн өмчим энийг ингээд одоо нийтэд нөгөөд ингээд сайхан аваад явъя гэсэн нэг өнцгөр хандж болно. А эсвэл яг энэ нийтийн өмч гэдэг нэр томьёог ашиглаад хэн нэгэн этгээд өрсөлдөгчөө зайлуулах, арчиж хаях, юмыг булааж дээрэмдэж авах, нөгөө өмчийн ирэх гэж яриад байдаг юмыг хөсөрдүүлэх тэр хэрэгсэл бас болж болно. Тэгэхээр тухайн үед ирэх барьж байгаа хүч, тэдний хоорондын харьцаа, тэдний одоо сэтэл далд санаагаас хамаарат энэ заалтыг яаж хэрэглэх вэ гэдэг нь л бол тодорхой болно байхаа л гэж бодож байна. Би бол энийг бол нөгөө мина гэж ярьдаг шүү дээ. Ингээд болчихсон мин. Тэгээ хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар дэлбэрэх. Тэгэхдээ тэр юунд хүрэх бол гэдгээс бол жоохон санаа зовчлаа. Тийм. Энийг бас энэ улс төрчид энэ бас нэгдсэн ойлголт байхгүй юм лээ бас. Тий, би яг энэ асуултыг одоо Батулбаатараас суухад таны эхний ярьсан тэр аргументыг хэлж илээ. Өн чи их сайхан одоо яг нийтийн өмч болоод ингээд хувьцаа гаргаад ийм одоо энэ их зөв заалт гэж. Би бас нөгөө хууль зүйн сайд асан Тэмүүжингээс бас ассан. Тэгсэн чинь таны яг тэр хоёр дахьыг хэлж илээ. Одоо нөгөө уунаач ард түмний өмчгөнгүүтээ нөгөө төр орж ирээд юмыг булааж авах ийм юм руугаа л орчсон заалттай наацсан гэж. Тэгэхээр одоо энийг дагаж гарах тэр хуулийн л одоо маш чухал юм байлээ л дээ. Дагаж гарах хууль процедурын юмнууд байгаад байгаа. Тэгэхэд дахиад нөгөө нэг улс төрийн л одоо хүчний харьцаал нөгөө бүлэглэлүүд нь хэн хаана ямар зорилготой гарч ирж байна гэдэг л юм шүү дээ тий. Манайд ч нэг зовлонтой юм байгаад шүү дээ. Ингээд юмыг нэг бүтээгээд одоо хийж бүтээж байгаа хүнийг ингээд дээшээ гараад ирэх тэр нэг энэ ямар айтаахан юм хийж юм. Энэ шиг юм хийчих, энэс илүү юм хийгээд ингээд параллельнэ зэрэгцээд ингээд явахынхаа оронд нөгөө товиршаа унгаачхад ямиг булааж авчихад суудаг нөгөө ямар тоогоо блэ. Тэг тамын тоогооны нэг үлгэр шиг тэр юмнууд л байгаад байна л да. За хоёр дахь асуулт энэ сонгуулийн хууль. За энэ ч нөө том мажоритар гэдэг үлээ. Тэгээ тэрүүгээр явахаар боллоо. Энэ сонгуулийн хуулийн давуу гэдэг юм сул тал энэ одоо жишээлбэл танай намд яа тусахаар байна. Та
20 оны сонгуулийн үр дүнг зүгээр урьдчилж харж байгаа байлгүй бодвол тийм нэг одоо урьдчилсан тэр прогноз хийж болох уу гэж. Гэхдээ сонгуулийн хууль бол эрх баригчдын л асуудал шүү дээ. Одоо тэгэл эрх баригч байхдаа сонгуулийн хуулийг бол хүснээр л баталдаг шүү дээ. Тэр тойрог мориг зурдаг бол ер нь хачин юм болдог үстэй. 16 онд одоо арчсан ном эрх барьж байхдаа яаж тойрогоо зурж, яаж шившгтэйгээр ялагдлаа, яаж хүмүүсийн дургу хөргөлөө, зөвхөн тэр сонгуулийн хуулиа баталсан байдал, тэр тойрогоо зурсан байдал бол үнэхээр олонний дургуц зургсан шүү дээ. Тэгээд 16 оны ялагдлын чинь нэг шалтгаан бол тэр үн дээр байсан гэж бодож байна. За тэрнээс одоо юу гэдэг нь сургамж аваад эдгээр бол бас сонгуулийн хуулийн зарим нэгэн тийм техникийн нартай өөрчлөлтүүд орох нь бол орсон байсан. Гэхдээ гол санаа нь бол эрх баригч нөгөө нэг одоо барь суурь яаж хадгалж өгдөг вэ? Тэрийг яаж бэхжүүлэх вэ гэдэг л асуудал шүү дээ. Тэгээд нөгөө нэг жижиг мажоритар тогтолцоогоор бол явахгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. 37 жидүүчин гарч ирээд тэднийх нь эсрэг 37 хүн гараад ирэхэд бол тэр 37 жидүүчин бол халз үзэх юм бол гарч ирэхгүй шүү дээ. Чи угаасаа тодорхой л дээр хулгай хийчихсэн амьтдыг юу гэж гаргах. Тэгэхээр тэдний чинь амиа авч арах ганцхан арга бол томсгоод тэн дотор нэг мэдэхгүй би жидүүчин мөн биш энэ төр гэдэг нэг жүжиглээд ингээ явж байгаад нэг гарч ирэх. Тэгэхээр тэр зорилгоор л ерөнхийдөө сонгуулийн хуулиа баталлаа гэж би бодож байна. Тэгэхдээ энд анзаарах юм бас байгаад байгаа. Зүгээр сонгуул гэдэг маань бол хэрвээ зөв ойлгож байгаа бол зүгээр нэг одоо очиод нэг санал хураалт мураалт элдв янз юм болоод нэг тоолоод нэг гаргаад ирэх нэг процедурын асуудал биш юм шиг. Энэ сонгуул гэдэг маань өөрөө энэ ялангуяа манайх шиг ингэ дөнгөж ардчлал одоо хөгжөөд нэг 30 жил болж байгаа удаагүй байгаа энэ улс оронд бол тэр улс төрийн намуудыг бэхжүүлэх хэрэгсэл гэж би хардаг байхгүй юу. Эсвэл төрийг бэхжүүлэх хэрэгсэл байх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр нэг сонгуул болоод явна гэж бодохгүйгээр энэ сонгуулийн хуулийн чинь цаана энэ хууль батлагдсанаар Монголын төр яаж бэхжих юм. Монголын төрийг одоо бүрдүүлдэг тэр гол тоглогч нь болж байгаа улс төрийн намууд яаж бэхжих юм. Улс төрийн намуудын дотоод ардчлал нь ямар төвшөнд байх юм бэ энэ төр гэдгийг давхар бодох ёстой л байсан байх л да. Зүгээр харамсалтай тийм юмнууд бол гарч ирсэнгүй. Яаж хийж байгаа л нэг орон за суудлал хадгалж үлдэх юмсан л гэсэн тэр өнцгөөс л батлагдсан хууль. Тэгээ энэ хуулийн тэр бол одоо тэр улс төрийн намуудын тогтолцоож гэдэг юм уу улс төрийн цааш соёл бүрдүүлэх за улс төрт бол шинэ одоо өнгөтэй үетэй юмнуудыг татан оролцуулах үе таалгыг бол би үндсэндээ хаачихлаа гэж бодож байна. Ялангуяа одоо залуу хүмүүс ишээгээ орж ирэх за шинэ санаатай шинэ бодолтой тийм улс төрийн хүчнүүд тодорч гарч ирэх тэр бололцоог бол хаачихлаа шүү дээ. Энэ хуулиар бол тэр нэг мөрийн хөтөлбөр яриад одоо сонгуульд ялах тухай асуудал байхгүй шүү дээ. Тэр бол нэг сонирн биш. Хэн ч тэрийг сонирхохгүй. Энэ хуулиар хэн сонирхох вэ гэхээр бол хэн олонд танигдсан байна. Нөгөө сенсацийн дэгдэж чаддаг байна. Хэн орилж чарлж бусдаас илүү ашгарч чаддаг байна. Тэр хүмүүсийн л хоорондын уралдаан болчих гээд байгаа. Тэгэхээр тиймэрхүү юм баталсан. Одоо яа ихтэй байгаа л энэ эрх баригч нар маань одоо нөхцөл байдлыг л ингэж үнэлж ингэж л баталж байна. Одоо энэ хүрээнд л тоглохоос өөр арга байхгүй шүү дээ. За сонгуулийн прогноз танай нам юу яах вэ? За энэ танай нам ер нь зүгээр аль нь хэдэн он авахаар зүгээр Монголын ардчлал бол өөрөө бас их эмзэг байдалд хүрчлээ гэж би дүгнээд байгаа. Би одоо Twitter дээр нэг юм биччихсэн. Тэгээд хүмүүс бас их гайхсан янзаар над руу хандаад байна. Би баг энэ сүүлчийн сонгуул болох байх гэж биччихсэн. Сүүлийн одоо албан ёсны ардчилсан сонгуул болох болов гэж гордож байгаа. Тэгээ энэс цаашаа бол одоо сонгуул болох л байх л да. Тэгвэл тэр бол уже жүжиг. Тэнд бол одоо ёстой нэг олигархууд нөгөө нэг бүлэглүүд чинь хамаг юм хаваарлаад явж байна. Энэ бол одоо нэг ардчилсан байдлаар юм цаашаа явах уугүй юу гэдгийг шийдэх тийм сүүлчийн сонгуул болох болов гэж би бодоод байгаа. Тэгээд тэрний төлөө тууштай зогсож чадах зохион байгуулалтаа улс төрийн хүчин гэхтэр ганцхан ардчилсан нам л болж байгаа. Байгаа нь энэ. Гэтэл ардчилсан намын байдал маань өөрөө жохомхоо ямар хөө янзтай байгаа билээ. Нийгэмд одоо байгаа нэр нөлөө маань ямар хөө янзтай байгаа билээ гэдэг олон асуудал төгтөр бас эргэлзээтэй юмнууд гарч ирээд байна. Зүгээр би хувьд ойлгохдоо бол
бүр нэг илт давмгайлсан улс төрийн хүчин гарч ирэхгүй байх л гэж яагаад. Тэгээд нэг эрээр хураавар нэг олон юмнууд гарч ирдэг. Тэгээд тэр нь нөгөө бужигнаан болол тэгэл айгүй бол дахиад төлөө болох гэсээр байтал судлаад 12 оны сонгуул шиг юм байна. Тий. Дахиад нэг 4 жил алдчих байл гэж л харамсалтай байгаа л. За их хурл маань саяхан нэг тогтоол баталсан энэ оюутлогын үр ашгийг нэмэгдүүлэх Монголд орох гэдэг. Тэгээд тэрний дагуу одоо энэ их хурлаас хэн засгийн газраас нэг ажлын хэсэг байгуулагдаад оюутлоготой гэрээ хилцэр хийх гэж байгаа шиг байна. Гэрээгээ өөрчлөх талаар. Энэ одоо Монголын засгийн газар ямар үр дүн төрвөл Монгол улсад одоо хамгийн өр өгөөжтэй байх бол таны бодлоор. Гэхдээ тэгэл одоо эзэн юмаа мэдж иргэн усаа хашдаг л юм л бүрэн хэмжээгээр хэрэгжижлээ байвал одоо болно шүү дээ. Зүгээр тийм хэмжээнд хэрэгжүүлж чадах уугүй юу гэдэг асуудал байна. Энэ олон улсын гэрээ хэлцээр гэдэг чинь нэг дорж дамдаг дулмаа гурав сууж байгаад хийчдэг юм биш шүү дээ. Энэ чи бүхэл бүтэн институт ажилтдаг байхгүй 2-3 мянган хүн ажиллаж яаж тэр үг үсэг таслал тэр нэг таньж мэддэг элдв янз юмнууд нь хаана орчход байд юм бэ энэ гэх. Тэгээд янз янзын хувилбаруудыг гаргаж ирж тэр чинь тэгжээж хийдэг зүйл шүү дээ. Манайхан бол олон улсын гэрээ хэлцээр хийх туршлага бол үндсэндээ бол байхгүй зүгээр зах цухаас нь сурч байна. Алдж унсан юм нь одоо өнөөдөр ил дот харагдалаа шүү дээ. Мэдээж одоо за алдахгүй эхнээсээ төгс төгөлдөр юм хийгээгээ суух юм бол бас явахгүй тэр чинь төгжиж чад ингээд хэдэн жилч суух юм байгаа юм бэ. Тэгэхээр энэ бүгдийг л тооцоол ёстой л байсан байх л та. Би хувьдаа бол юу бодож байна гэхээр бол тэр гэрээ хэлцээрт оролцож байгаа баг нь бол их хүчрхэг баг байх хэвээр. Аль болохоор дээд зэргийн мэрэгжлийн хүмүүс байх хэвээр байх. За тэгээд нэг сэтгэлийн тэнхээтэй нүднийх нь хорон гарчихсан хүмүүс байгаасаа л гэж үзэж байна. Тэрнийг 34% манайд байдаг. Тэрийг 8-aalцаад нөгөө роялтига нэмье гэсэн санал дийлэнх байх шиг байна. Энэ бол зөв хувь. Тэр бол хамгийн энгийн бөгөөд одоо хамгийн өнөөгийн нөхцөлд бол хялбар хувилбар одоо байж болно. Яг тийм юм төрчихвөл сайн болох юм байна. Гэхдээ яах вэ тэгээд тэр чинь нэг дотроо үзэлцдэг булаацалдаг юм арай багасна л гэсэн үг л дээ. Тэгэхдээ тэр чинь алга болчихгүй шүү дээ. За хамгийн муу хувилбар нь юу гэж болох вэ тэгвэл? Гэхдээ тэгэл нөгөө гэрээ хэлцээр хийж байгаа хүмүүс чинь нөгөө оюутлогын аманд л орох шүү дээ. Юу ч өөрчилж чадахгүй. Тэд нэр нь тэгэл толгойг нэргүүлээл энд ч тийм байдаг нөгөө Евенгийн хоёр талыг үзүүлж байгаа л тэгэл Лондонд авчиж хэд өдөр архитуулж пабар зугаалуулаад Германд нь хэдэн пунд хийж өгөөл тэгэл явуулаад тэгэл Монголын хувь зээн шийдэгдэж шүү дээ. За дараагийн нэг асуудал энэ 5-7 компанийг одоо энэ олон улсын бирж дээр гаргаад IPO хийгээд хөрөнгө босгоод энэ ажлаа одоо эрчимжүүлсэн улсын хурлын тогтоол 2018 онд гарсан. Гарахтаа засгийн газарт ямар үүрэг өгсөн гэхээр 6 сарын дараа энэ үйл одоо хэрэгжүүлсэн байна шүү гэсэн. За тэгээд бараг 2 жил өнгөрлөө. Энэ тогтоол маань хэрэгждэггүй засгийн газар нь энэ тухай одоо тайлангаа тавьдаггүй. Энэ ажил яг аль хэв дээр явж байна. Танд ямар мэдээлэл байна? Гэхдээ би бол анх энэ асуудал яригдаад одоо Сумья Базар эднэртэй тухайн үедээ уулзаад ярьж ахтал бол их л өөдрөгөл одоо өнөө маргаашгүй ингээд IPO хийж байгаа. Би тухайн үед нь бол хийлж л байсан, сануулж л байсан. Тийм амархан явчихгүй шүү гэж. Мэдэхгүй л гай байхгүй. IPO нэг тэр ингээд амархан юм шиг л бодоод байгаа шүү. Тэгтэл чинь тийм амархан биш байт юм байна гэдгийг бол одоо эрх биш ойлгож байгаа байх. Тэгэхдээ би энэ дээр нэг зүйлд их олзуурхаад байгаа. Энэ 2 жил одоо өнгөрсөн гэдэг шүү дээ өөрөө. Энэ чи хоосон өнгөрөөг байхгүй. Энэ 2 жилийн хугацаанд манайх их юм хөрөмтлүүлсэн. Тэр чинь хийх гээл, болгох гол, бүтээх гээл янз зарал зүтгсэн байгаа шүү дээ. Олон ч хүмүүсийг ийшин татан оролцуулсан байж байгаа. Тэр хугацаанд бол олон хүмүүс юм мэдж авсан. Учир нь энэ бас зах зугаас нь гадралдаг болсон. Тэгэхээр 2 жилийн хугацаанд бол баггүй капитал хөрөмтлүүлсэн гэж би ойлгоод байна. Мэдлэг бол нэмэгдсэн. Одоо энэ дээр тулгуурлаа тэгэл цаашаага явах хэрэгтэй. Энэ дээр бол яард сандраал нэг улс төрийн юмтай юм уу эсвэл үзэл сурталын юмтай энийг уяадах шаардлага байхгүй.
сонгуулиас өмнө энийг хийгээд авчихъя. Эсвэл одоо ирэх барьж байхдаа энийг хийж авчихад ингэ тгий энэ гэж бодож болохгүй чинь асар том юм байгаа учраас энэ дэр бол яар цандрах юм байхгүй, уужуу тайван тэгээд үнэхээр тэр үндэсний чадвараа дээд зэрэгээр бэхжүүлж л урагшаага явах хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Тэгвэл зүү тогтлоор л явж байгаа юм байна шүү дээ. Ерөнхийдөө зүү тогтлоор л явж байгаа. Зүгээр анханасаа тэр нэг ориглоо нэг одоо 6 сарын дотор хийчих нь мэйчих нь энэ төр гэдэг бол бас л тэхэл ёстой л байсан байхгүй ч анх хийж байгаа хүмүүс бол санаанд нь багтчихлээсэн шүү дээ. За дараагийн асуудал энэ нөө тэтгэврийнхний зээлийг тэглэх асуудал. Тэгээд эхлээд эн чинь нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр чинь зөвлөмж гаргахтаа засгийн газар бонд гаргаж одоо банкуд тодтолж тэрийг нөгөө хөчтөө өгнө гэсэн. Тэгсэн засгийн газар нь гаргахгүй гээд тэгцэн. Тэгээд миний ойлгосноор одоо энэ 2-3 хоногийн өмнө энэ Эрдэнэс Монгол компани өөрөө бонд гаргахаар болчихов. Та энэ дээр ямар мэдээлэлтэй байна? Би нэг сонирхохгүй байгаа. Яг энэ нэг бол. Яг л тэнийг үйл ажиллагаа. Харин тэгэхээр тэнийг үйл ажиллагаа. Тэгээд хамгийн гол нь хагаралдуулсан монголчуудыг, ахмадуудыг одоо нэгнийх нь эсрэг тавьсан. За тэгээд цаашдаа ингээд алсан юмнуудаа харах юм бол их тийм муу үр дагавартай нөгөө нэг тэтгэлгэх хэлдвийн янзын сэтгэлгээ мэтгэлгээ хэлдвийн янз юмд ч юм болно. Тэгээд одоо би бодоод байна л да. Одоо энэ 20 оны сонгуул болох дээр ч одоо ер нь юу амлах болоо гэж. Тэтгэврийн тэглээгээд амлаад хэрэгжүүлж гин гэдэг чихлаа шүү дээ. Тэгэхээр одоо дараа нь юу амлалт юм байгаа юм одоо тэр цалингийн зээлийн байхгүй болох юм уу, малчны зээл байхгүй болох юм уу, жижиг дунд үйлдвэрлэлийн бүх зээлийг байхгүй болох юм уу, оюутны зээл одоо ишээ юу амлах юм байгаа юм бүү мэд. Одоо эднэрийн толгойд бас юм л орж ирж штэ. Тэгээ саяныхаас утгааргүй юм амлаж ижил одоо хүнд хүрнэ л гэж ойлгож байгаа. Нөгөө хүмүүс нь ч гэсэн нэг тиймэрхүүл ойлголттой болчихсон байгаа л да. Тэгвэл асуудал нь бол энэ тэр юунд ч одоо бас биш юм. Энд чинь улс төрийн бас хөөрхөн тоглоом болоод байна шүү дээ. Би бол Батулга Жинкэ бол их гоё алхам хийсэн гэж бодоод байгаа. Ямар ч тохиолдолд манер ялж байгаа байхгүй. За бид нарт амлсан өөрөө тэглэнэ гэж амлсан. Би одоо өөрөө тэглэх санаачлал гаргасан. Хэрвээ биелчих юм бол гайхамшигтай. За харж байгаас би амлалтаа биелүүлсэн. Хэрэгжихгүй бол бас гайхамшигтай. Харж байгаас би одоо ингээд та нарын төлөө баатарлагаар тэмцэж байсан чи одоо энэ нэг балиар манан санан тэр 30 гэр бүлэшээ юу гэдэг тийч нэг юм олно шүү дээ. Нэг дайсан олжлтаараа. Эднэр одоо ингэсээр байгаад энийг гай улсаар байгаад ингээд яж хлаа. Үнэхээр одоо Монгол улсын ерөнхийлөгч гэдэг чинь ямар ч эрх мэдлгүй хүн байд юм байна. Юу ч болдгүй юм байна. Тийм учраас одоо та нар минь одоо ингээд эрх мэдлийн минь нэмж өгдөр гэдэг ингээд энэ тоглоом хийх орон зай гараад ирчихэж байгаа байхгүй. Тийм учраас бол тэр бол хүчтэй тоглоом болсон. Энэ өнгөрсөн 7 хоногт энэ Баабарын эмэн дээр энэ оргиог сэтгүүлч хүүхэн нэг нийтлэгдсэн байсан. Та тэрийг харсан уу юу? Тэрэн дээрээс юу гэж би ойлгосон гэхээр тэр Эрдэнэс Монгол компани чинь түүзийг тэр чигтний ихлэ сольсон байлээ. Тий. Тэгээд солингуудаа шинээр түүз бүрдүүлэнгүүтээ тэр нөгөө бонд гаргах асуудлыг оруулж ирээ шийдүүлээд тэгээ одоо тэрийгэ бодвол хэдэн банкудад яралтай өгсөн юм уу хаашаа чимтэй. Тэгээд баг өнөөдрөөс эхлээд тэр хөгжтийн маань тэтгэвэр нөгөө асагдахгүйгээр орж ирж байгаа гэдэл рекламтай тайлшгүй. Тэгээд нэг юм хийж лээвэл одоо яах вэ? Хөгжчүүдийн хувьд бол хөрхийн амтнд тэд нар чинь бас л тийм ээ тэр мөнгө хаанаас авах нь хувьд бол тэр мөнгө нь хаанаас яаж ирж байгаа. Миний нэг асуудал нэг жоохон ч гэсэн шийдэгдчихлээвэл болоо шүү дээ. Тийм учраас өгжлээ үл чимээгүй авч лээ тэр. Аваагүй хүмүүс нөгөөрөө гэж шаардаа суучлаа. Гол нь ингээд нөгөө гайгүй явж байсан эдийн засгийнхаа юм уу ингээд алаад эхэллээ л дээ тий. Сонгуулийн жил болохоор л тэгдэг юм байл. Би хэлээд шүү дээ. Одоо тэгээд дараагийн алхамуд нь энээс илүү юмнууд байж дараа шүү дээ. За танай намын дотоод асуудал асууя. Энэ их хурл нэр дэвших хүсэлтэй байгаа улсуудаас 100 сая төгрөг өгсөн байна. За ер нь тэгээд танайхан энэ тэр дөрмөөрөө байдаг байлгүй энэ их хурл нэр дэвшүүлэхдээ одоо ямар журам юу дүрм ямар байдгийг танайхан нэг шалгуур л байх хэрэгтэй шүү дээ.
нэг хэмжүүр, нэг шалгуур байсан шүү дээ. Би түрүүн тэр сонгуулийн хуулийг яриад байна шүү дээ. Сонгуулийн хууль чинь тэр зүгээр нэг сонгуул явуулахтай биш. Улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд хэр зэрэг үүрэг ролтой юм бэ гэж. Тэгэхээр өнөөдрийн сонгуулийн хуулийн орчнууд энэ улс төрийн намууд бол сонгуулийг маш үн өртөгтэй явуулах шаардлагатай болж байгаа. Тэр мөнгийг босгох шаардлагатай болж байгаа. За тэгээд тэр мөнгөө одоо хаанаас яаж босгохгүй энэ гэдэг чинь төмөн асуудал гараад. За дэвшцгээ гэдэг юм бол одоо юу гэдэг баг 3 сая хүн дэвших байлгүй дээ. Тэгэхээр тэр чинь нэг хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр юу гэдэг одоо нэг 100 сая төгрөг гэдэг нэг хязгаар тавьчих тэр чинь одоо нэлийн хэсэг нь бол байхгүй болчихно тийм ээ. Тодорхойлолтоор байхгүй болчихно. Тэгээд тэр үлдсэн хүмүүс дээр тулгуурлаад цаашаага яваал тэгээд шилжсээр хагаад 76-д үлдэх байх л да. 76-аар шигшиж авч үлдэх гээд байгаа шүү дээ. Зүгээр мөнгөний шалгуур тавьчихад ингээд 76-ыг шигшин гэхтэр тэн дотор нь үнэхээр одоо их хурлд сууж явах хэвээр хүмүүс нь орох уугүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд ихэнх тохиолдолд бол яг орох хэвээр хүмүүс нь бол орж чадахгүй. Яагаад гэвэл хэдийн мэдлэг боловсрал тэр туршлага нь байсан ч гэсэн мөнгө нь байхгүй бол одоо тэгээ уучлаарай гэл тэгэл суун штэ. Тэгэхээр энэ бол одоо байгаа бодит байдал чинь л ердөөл энэ өөр юм байхгүй байгаа нь л энэ. Тэгэхээр сонгуулийн хууль чинь бол тэр улс төрийн намын дотоод санхүүжилтийн асуудал, дотоод ардчлалын асуудалд яаж нөлөөлж өгнө гэж миний түрүүний тэр хөндөд байгаа юм чинь бол нэг иймэрхүү маягаар хэлрээд байна л гэж би ойлгоод байгаа. Тийм учраас бол ямар нэг шалгуур байхад өст. Сонгуул бол айгүй өртөг зардалтай жилээс жилд улмал үнэтэй цэнтэй болоод байгаа. Тэрийг санхүүжүүлэх их усүрээ яаж бүрдүүлэх юм бэ гэдэг асуудал. Яг нь зүгээр сонгодог нэг жишээл одоо байдаг л да. Чи улаан нүрээр очиод хүнээс нэг 100 сая төгрөг босгож чадахгүй бол чамайг ямар улс төрчих гэж. Тийм ээ? Тэр чинь чи яг өөрөө гаргаад төрөх гэж байгаа биш. Хүнээс л цуглуулна шүү дээ. Энэчнээс 1 сая, энэчнээс нэг 2 сая. За тэгээд 100 найзтай байх юм бол 100 сая төгрөгтэй болчих магадлал бас байгаа шүү дээ. Хүн болгоноос саяг авдаг ч юм уу. Тэгэхээр энэ юм чин тэр нэг асуудал нь 100 саядач байгаад байгаа юм биш. Ер нь улс төрийн нам гэдэг маань энэ өнөөгийн нөхцөлд ямар хөө байх вэ? Яаж үйл ажиллагааг санхүүжүүлэх юм? Энэ жилээс жилд үн өртөг нь нэмэгдээд байгаа энэ сонгуулийн тогтолцоо чи ер нь цаашдаа юунд хүрэх юм яах юм бэ гэсэн энэ нэг асуудал байна. Энэ бид нар хариултаа ердөө олж чадахгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь мань нам чинь бид нар нийт өвчтөөсөө нэг ч төгрөг авахгүй гэж. Тэр чинь тэгэл нэг популизм шүү дээ. Энтэй талд нэг 100 сая гэдэг чинь хүмүүс тэр рүү дургуун өрж байгаа шүү дээ. Яс их мөнгөтэй та нар яаж тэр мөнгөө босгох нэг чинь хүн карманаас нэг 100 сая гаргаад тавьчих юм шиг ойлгоод ингээд нэг тим төрчихсөн байхад нь нөгөөд нь тий харж байгаа үгүй тэр ямар муухай юм бид нар ингээд 100 саяар яаж энэ сая яаж. Тэгээ одоо сая нэг намынхаа суудлын модлыг хөдөлж гин тэр бид нар бол гайхамшигтай одоо энэс ч авахгүй. Тэгээ зардал гарч л дараа шүү. Зардал гарч л дараа. Сонгуулийн зардал гэдэг чинь өчнөө танайх одоо телевизээр чинь нөгөө орж гарах үед хэдэн төгрөг болсон. Рекламны нөгөө мөнгө төгрөгөө одоо та нар бодчихсон байгаа байл гэдэг. Өсөж байгаа юм. Тий. Яашгүй дэрнээс өмнө орчиж байгаа. За ингээ ихний нэвтрүүлгийн ихний үе өндөрлөж байна. За нэгдүгээр раундад авлаа. Нэгдүгээр раунд тий. За одоо хоёрдугаар юу бид нар үзэгчтэй хэлсэн тэр нэг яг жилийн өмнөх нэвтрүүлэг гээд тэн дээр амар жаргал гишүүн болвол нэг улс төр эдийн засаг нийгмийн хүрээнд гээд за яг нэг 18-9 ийм эрсдэл Монгол одоо улсад учирч магадгүй гэсэн юм таамаг хэлж ирсэн. Одоо би яг нэг үгэлэхэд бол санахгүй байна гэхдээ. Тийм үү. Тэгээ өчигдөр би тэр нэвтрүүлгээ давтаж үзээд ингээд яахад таны хэлсэн юмуд бараг за 100% бай гэхэд нэг 80-90%. Ямар гоё юм бэ? Билсэн байна лээ. Ямар гоё юм бэ? Тэгээ би орчин цагийн вангагаар өргөмжлөө. Тийм ванга. Ямар ванга юм бол гэж бодсон. За тэгээ хоёул энэ дагуугаа нэг таны тэгтээ та одоо нөгөө давхар бас энэ нөгөө холгон жилийнхээ танд прогноз байгаа бах. Тэрийг давхар хэлээд яваарай. Тэр чинь нэг эрдний энэ зүйлсээр бөөлж өгöd байдаг хэрэг холбон дэлгтэр хачин гоё болох юм байна. За улс төрийн талаар гэж байгаа. Нэгдүгээрт нь Монголын ардчил урагшлах уу, ухрах уу за ер нь ухрах байхаа гэсэн та таамаг хийсэн.
Энэ бол яг л болсон явдал. Тий. Хурцж байна, тод харагдаж байна. Тий. За тэгвэл хулган жилд одоо хулган жилийн онцлогч нь сонгуул болох нь шүү дээ. Харин тий. Тэн дээр хэн ялах нь бас одоо бүү мэд байна. Тэгэхээр одоо прогноз хийхэд хэцүү л байгаа. Тэгтэл та прогноз хийх үү? Асуудлыг Монголын ардчлал урагшаага алхах нь уу, агуулгын хувьд гүнзгийрэх нь үү, хэлбэрийн хувьд баяжих нь үү гэдэг өнцгөр тавьж байгаа хүмүүс бол их цөөхөн байна. Асуудлыг юу гэж тавьж байгаа нөхдөр бол сонгуул болон сонгуульд ялахгүй гэдэг өнцгөөс л тавиад байна шүү дээ. Тэгж хараад байх тэр чинь нэг ямар ч үнээр хамаагүй ялах зорилготой хүмүүс оролцоод ирэх тэр энэ өөрөө тодорхойлолтоороо нөгөө ардчлалыг ч нухраагаад байгаа. Энэ өнөөдөр энэ саарл ордонд сууж байгаа хүмүүс бол үхэн хатан тэмцэнэ. Хэрвээ эдгээр олонх болохгүй бол сонгуульд ялахгүй бол энэ 37 жидуучин тэр чигээр шоронд явна. Энэ засгийн газарт нь ажиллаж байгаа сайд нар нь за тэгээд тэр нөгөө агентлагийн дарганаар за тэр эрдэнэ төлөвлөлтүр дээр онцгой байдал тогтоогоод ичгүүр санжуургүй тэр хулгайлж байгаа хүмүүс энэ тэр чинь бүгд шоронд явах хүмүүс байхгүй юу? Тэм учраас эднэр бол мэдчихэж байгаа. Өнөөдөр өстө ямар ч үнээр хамаагүй бид нар эрх мэдлээ авч үлдэх ёстой. Тэгээ тэрний хадлаа өстө бүх юма тавина. Тэгэхээр энэ маань тодорхойлолтоор нөгөө энэ уур амьсгалыг хааш нөтлөх үү? Юунд төрөх үү гэдэг нэг аимшигтай юм гарч. Энэ бол нэг холигтой юм төрөх үү. За мэдээж ардчилсан нам бол бас л одоо эрх мэдлээ олж авъя гэж л одоо үзэлцсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо ялахгүй бол дахиад 4 жил гудамжинд лаз өшгөх хэрэгтэй болно гэдгээс айгаад бас тэр лөө ингээд юм бол ингээд улаарсан юмнууд ороод ирэх дээр бол энэ дээрээс бол нэг тийм олигтой юм гарахгүй болов гэж би айгаад байна. За тэгээ 2 3 том улс төрийн хүчнүүд нь хоорондоо улаараа тэмцээд ирэх дээр тэдний чинь дээрээс нь хараад ингээд энийгээ сууж байгаа бас нэг тав оршууд байж байгаа шүү дээ. Тэгээ тэд нар чинь улам л үзэлцээсээ улам л муудалцаасаа дунд нь ясыг хайж өгнө. Тэгээд үзэлцүүж тэрнийх нь үр дүнд нь өөрсдөө бас дараа нь тэр сул хэвтэж байгаа эрх мэдлүүдийг өөр дөрөв төвлөрүүлэх зорилготой тийм төр төрх бол харагдаад байгаа. Тэгэхээр энийг бол их л бодох л ёстой юм. Ялангуяа тэр улс төрийн одоо институциональны бэхжчихсэн байгаа хүчнүүд бол энийг айгүй давхар бодож. Эцсийн сонгуульд ялах нь миний анхаалагч зорилго муу юм уу биш юм уу? Эсвэл арай жоохон том юм байна уу юу? Төрт ёс, Монголын төр, Монголын тусгаар тогтнол, Монголын язгуур эрх ашиг гэдэг юмнууд маань жоохон хаана байгаа вүлээ. Энэ нэг сонгуул гэдэг юмнаас болоод тэр бүх юмудаа алдчих вэ гэдэг асуудал байгаад байгаа байхгүй юу? Би зүгээр энэтэй холбоотойгоор магадгүй зүгээр танаа нэвтрүүлгийн цагийг авчиж магадгүй гэхдээ нэг тийм дурсамж маягийн юм ярих гэдэг нь л да. Хэдэн жилийн өмнө одоо бараг 10 жил болчихж байна уу юм. Би тэр Освенцимд очиж байсан. Одоо энэ Освенцимыг чөлөөсний нэг 75 жилийн ойгод өнгөрсөн 7 хоногт боллоо шүү дээ. Краковоос ойрхон. Тэгээд тэр ерд аимшигтай сэтгэл төрүүлд юм байна лээ. Тэр чинь дэлхийн 2 дугаар дайны өмнө чинь Гитлер гарч ирэнгүүтээ шууд еврейнэрийг устгаж эхлэегүй шүү дээ. Тэр чинь яасан бэ гэхээр бол нутгаасаа хөөж эхэлсэн. Ер нь та нар гарцгаа тэгээд хөөгөөд эхлэнгүүд нь улс орнууд руу чинь нэг газараас хөөгдөхдөө нөгөө газар л очих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө газрууд бас нэг тийм олигтой авахгүй элдв янзын болж исэн ба. Тэгээд зүгээр би яг тоочно тоог нь санахгүй. Гэхдээ 1930 онд санагдаж байна. Одоо Лига наци гэж үзсэн. Тэр хурал болоод дэлхийн бас нэг 50-60-аад ч орн болоо хуралдаад асуудлыг авч хэлсэн мэт. Энэ Гитлер гэж нэг нөхөр гарч ирж чад энэ еврейчүүдийг хөөгд явахад энэ одоо ер нь ямар учиртай яах вэ тэр гэх. Тэгээд янз янзаар ярьж байгаад өчигдөр тэр хөөгд идэх чинь ер нь буруу шин нөхөр мэн гээд. Тэгээд одоо хөөгдчихсэн байгаа тэр шахаад байгаа хүмүүсийг хэн хэдийг авах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй одоо. Манайх дэдэн еврей хүлээж авъя, танайх дэдэн еврей хүлээж авъя энэ гэдэг ингээд. Тэгэхэд дэлхийн хамгийн одоо баян улс гүрэн Америк нэгдсэн улс гэхтэл 30 лөө 300 хүүхэд л авъя гэж хэлсэн байна. Тийм хүчрхэг орон 300 хүүхэд л авъя гэж. Бусад улс орнууд нь бол бүр авахгүй гэж байгаа байхгүй.
Тэгээ тэн дотроос хамгийн их одоо дөрвөсдгийг авсан орн бол одоо өөрөө баг таахгүй хаад. Тэгтээ гаид гэж мэдгүй тийм үү? Арлын улс шүү дээ. Арлын улс тэр л хамгийн олныг авсан байдаг. Тэгээд тийм юм болонгууд нь гитлэр бол ойлгосон байгаа байхгүй. За энэ еврейчүүдийг бол би ер нь яавал яаж ч болох юм бэ? Эднэр бол хин чөдлөхгүй юм байна, тогч хүн байна, эдний төлөө явахгүй юм байна гэдэг. Тэгэл Европ даяар нөгөө еврейнэр чинь цуглуулаад Освенцим давцраал Аусвич тийм ээ. Тэнд давцраал нөгөө шатаадаг юм руу чинь оруулж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь их сони юм байт юм л л да ингээд вогонд ингээд хийж хаад бүгдийг ингээд чихэж хийж хаад явуулаад хэдэн хоног явуулж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Освенцимд ингээд ороод ирэхдээ сонгодог хөгжмийн одоо оркестр тоглуулж байсан. Хөгжмөнтэй. Тэгээд дуу муу ингээд явуулсан. Тэгэл вогоноос ингээд хүмүүс буугаад ирэхдээ чинь оркестр тоглож гисэн хүлээж авал. За энд бол одоо та нар байрлана. Энд бол одоо та нар жинхэнэ хэрэгчлээг олж авна. Хөдөлмөрөөр дамжиж одоо та нар өөрчлөгдөж сайхан болно энэ төр гэл. Тэгэл хүмүүс буугаал ирэнгүүт нь за та нар сайхан ачаагаа ийшин тавьгээл. Чи нөгөө чамдаа мундаа нэг хөөрхөн амтд нэг юм аа барьчихсан л явж байгаа ш нэг ойр зур юм. Тэгээд ингээд чамдаа мундаа тэр немцүүд гитлерийн тэр нөхдүүд ч очиод хэлжсэн мөкө чи наад чамдаан дээр нэг нэр мэрэ биччихэл та маш шохоо гэнтэр гээд. Энд дээр тэмдэг тавьчих. Гэхдээ яаж байгаа юм. Гэхдээ та нар чинь тэгээд дараа нь одоо ингээд хувцсан буцаас солилцоод эргэж гарч ирээд ингээд юм авах гэх тэр олохгүй одоо хоорондоо ингээд солилцохлоо молцохлоо энэ төр гээд элдв янз юм болно. Тийм учраас наадхаа ингээд сайхан тэмдэглэл энэ төр гээд. Тэгээ гутлаа талиад авах тэр чи наад гутлаа үдчихаа. Тэгэхгүй бол гутал чинь одоо ингээд алга болчихоо дараа нь энэ чинь олох гэж бүүн зовлон энэ төр гээд. Тиймэрхүү маягаар ингээд олон хоног ингээд нөгөө вагон дотор яваад иржсэн хүмүүсүүдийг хөгжимтэй өгтөж аваад тэгж хилээд ингэхлээр чи хүмүүс чинь бас нэг арай ондол болд юм байна л да. Тэгэл тэр чигээр нь очиад жагсаагаал англиалж жагсаагаал нөгөө нэг шатаадаг юм руу оруулж байсан. Тэгээ тэрийг үзэхэд бол ердөө бүр сэтгэл санаа бол хачин болно. Тэгээ би ч одоо тэр бүгдээр ингээд явж үзсэн тэр нөгөө нэг чулуун хан маань нан бууддаг байсан бүх юмнууд үзээ. Тэгээд хамгийн аимшигтай надад сэтгэл төрсэн юм нэг ихтэй тэр нэг хүний ус мөс байдаг шүү дээ. Тэр чинь бүгдийг ингээд аваад ингээд бүр уул шиг авгалж байсан. Тэгээ тэрний дараа нэг зааланд орсон чинь хүүхдийн гутал. Жижиг хүүхдүүдийн гутлыг ингээд аваад тэрүүгээр ингээд бүр уул шиг ингээд цуглуулсан. Тэгээ тэрийг үзээд би зүгээр цаашаа үзэж чадаагүй гарч ирээд агаар дутаад бүр хачин юм болж байсан байхгүй. Тэгээд тийм аимшигтай геноцид одоо болж байсан байна. Тэгээд тэрний дараа тэр миний дараа оролцсон арга хэмжээнд Европын парламентын одоо баг бүх парламентын одоо гишүүд оролцож байсан. Израилийн парламентын баг талан шахуу ирж байсан. Тэгээд дараа нь тэр нэг орой нэг арга хэмжээ болоод хүн болгон босоод нэг үг мөг хэлж байхдаа бол тэр одоо еврей хүмүүсийн амнаас нэг л үг гарч ирсэн байхгүй. Хэрвээ бид нар тусгаар улс байсан бол хизээч юм болохгүй шүү дээ гэж. Бүгд л тийм юм ярьж байсан. Чин 6 сая еврей хүнийг 6 сая хүнийг алж байгаа байхгүй шатааж алж. Тийм аимшигтай үйл явдлыг болж байна. Тэгэхээр тэр тусгаар тогтнол, тусгаар улс байна гэдэг чинь бол ямар аимшигтай одоо байхгүй бол ямар аимшигтай юм дөрөв. Тусгаар улс байна гэдэг чинь ямар одоо чухал зүйл байт юм бэ гэдэг айгүй чухал байхгүй. Тийм учраас тэр манай одоо тэр өмнөх түүхийн ярьдаг юм бахад 20 дугаар зууны түүх гээл чавилсан гоо тэр хичнээн чим юу ч болж байсан гэсэн нэг тусгаар улсаа аваад үлдэх юмсан гээл цаашаага явж байсан юм бүх юмнууд ч юм бол хоосон юмнууд биш. Тэгээд тэр өнөөдрийн тэр сонгуулийн хууль гэж яриад байгаа энэ өнөөдрийн улс төрчдийн үйл ажиллагаа гэж яриад байгаа энэ улс төрийн намууд гэж яриад байгаа чинь эцсийн дүндээ бол нэг удаагийн сонгуульд ялах юм уу тэрхийн тулд бол одоо ер нь хамаг юм дуугаад тавьчих юм уу эсвэл энэ сонгуулиар дамжуулаад төрөө бэхжүүлэх юм уу энэ тусгаар байдлаа одоо улам баталгаажуулж авах юм уу гэдэг л асуудал байгаа даа. Би тэр өнцгөөс нь л хараад байна л да. За 20 оны сонгуульд зарлсан ном ялъя гэж бодъё. Тэр үед одоо арчил арай бэхжихүү тусгаар тогтол маань одоо арай дээрдэхүү тань дээр амлалт өгч чадах уу? Гэхдээ би хамаагүй илүү болно. Хамаагүй тий. Өөрөөр хэлэх юм бол тэр
арчс нам чинь төгс төгөлдөр биш шүү дээ. Чинь өчнөө дутагдaltaй. Гэхдээ суур зарчмын юмнаас одоохондоо бол ухарч амжаагүй байгаа. Бүгдийг бас нэг 100% мөнгөний одоо хэлбэрт оруулж байгаагүй байгаа. Тэр үнд нь л гордож байгаа. За тэгээд уг нэг таны энэ прогноз бол нэг 18 9 байгаа юм. Гэхдээ одоо нэг цаг бага урж байгаа учраас би бүгдийг асууж амжихаа байлаа. Зөв энэ дундаас би өөрийнхөө одоо чухал гэсэн юмудаа л танаас суучих. За дараагийн юм болохоор энэ хийр хил худлаа амлалт одоо дэвэрч магадгүй гэсэн та тийм хэлсэн байлээ. Харин за энэ бол тэгвэл таны одоо энэ дахиад хараа бас гсэн юм. Дахиад одоо би өөр түүх яриад. Өчигдөр би нэг гоё арга хэмжээнд оролцлоо. Тэр бол юу юм бэ гэхээр хэдэн монгол залуучууд нийлээд одоо монгол машин үйлдвэрлэж байна. Моза гэдэг нэг машин үйлдвэрлэж байгаа юм. За тэрийг үзлээ. Монголын оюунлаг зон болон гэдэг. Тэгэд яг хөө зүгээр хүмүүс бол одоо манайх чи нэг юм ихтэй мялгахтаа гайхам шүү дээ. Хятадын машин л байна. Тэрийг ингээд логог нь солиод оруулаад ирж мэрж энэ төр гэдэг. Тэр бол 30 дугаар асуудал байхгүй. Яг тэгвэл өнөөдөр байна тийм ээ. Дэлхийн бүх машин хятад үйлдвэрлэж байгаа. Одоо миний унаж явж байгаа хамгийн шилдэг гэж байгаа Toyota ч гэсэн хятадд үйлдвэрлэгдэж байгаа. Tesla гэдэг одоо дэлхийд номер 1 байгаа машин хятад үйлдвэрлэгч бүгдийг хятад үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн процесс нь бол одоо тэнцээ явж. Тэр оюун санаа нөгөө нэг санаа нь Германд, Японд, Америкт одоо тэр Шведд л байна шүү дээ. Тэгэхээр тэр санаагаа авчраад томьёолоод хэрэгжүүлэх нь бол тэр хятад хийчих болд юм байна. Тэгэхээр тэр нэг хэдэн залуучууд машин хийгээд явж байна. Энэ жилдээ багтаад 1000 машины үйлдвэр бол Монголдо байгуулчих гэж байгаа юм байна. Хэдэн жилийн дараа бол 5000 машины үйлдвэрийг бол одоо ингээд Монголдо байгуулад тэр машинууд нөгөө цахим машинууд байх байхгүй. Тэрийг хийгээд ингээд бодтой явж. Нийтдээ бол 25000 машин бол тэр хятадын үйлдвэр дээрээ байгуулад үйлдвэрлээд тэгээд нас цааш нь ингээд экспорт гаргаад явах юм байна. Тэгээ энэ нөгөө нэг хоосон хамлалт гэж яриад байна шүү дээ. Тэр хоосон хамлалт гэдэг чинь хаана байгаа вэ гэхээр нөгөө улс төрийн хүрээнд дотор. Нөгөө дээгүр яг жинхэнэ бодтой юм хийж байгаа залуучууд бол байж байна. Тэгэхээр тэр бололцоог олж харж шүү дээ. Хизээ монголчууд машин хийн гэж ярьж байсан. Юу монголчууд машин хийн юм хадаасаа хийж чадахгүй гэж юу машин хийх тухайн тэр гэл ингээл ярьдаг байсан бол асуудал нь тэрүүндээ биш юм байна. Асуудал нь шал хондоо юм. Чамд идей байгаа бол санаа байгаа бол тэр чинь яаж хэрэгжүүлээд аваад явж болох юм байна. Тэгээ энэ бололцоог чинь энэ шинжлэх ухаан техник технологи 21-р зуун хэмэл оюун ухаан энэ одоо дата шинжлэх ухаан за энэ бүх юм аж үйлдвэрийн 4-р хувьсгал энэ төргээд энэ бүх юм чинь өгөөд байгаа юм байна гэдгийг бол тэр залуучууд олж хараад байгаа байхгүй. Тэгээ тэд нар юу болж ирсэн бэ гэхээр дотоод шидэлтийн хөдөлгөөртэй машин ийн гэдэг бол одоо тэрэн дээр бол одоо бид нар Япон, Германтай өрсөлдөх асуудал байхгүй шүү дээ. Үндсэндээ бол тэр инженерийн шал ондоо сэтгэлгээ хэрэгтэй. Гэтэл тэр машин ч өнөөдөр бол одоо хэрэггүй болчиход шүү дээ. Өнөөдөр захин машинууд захин машин дээр бол уушаа манай Монгол хүний толгой бол тэр Герман, Японуудаас дутхааргүй зарим тохиолдолд илүү ажиллахаар болчиход байгаа байхгүй. Өнөөдөр бол машины тэр эд анги тэр гэдэг бол гол нь шүү. Өнөөдөр тэр нэг захин гэдэг юмнуудад энэ толгойгоо ажиллуулж чадвал. Тэгэхээр тэр нөгөө нэг хоосон амлалт гэдэг чинь хаана байгаад байгаа, бодит амьдрал гэдэг чинь хаана байгаад байгаа юм бэ гэж энэ хоёр том юм л гарч ирээд байна. Би тэгээд тэр залуучуудын юмд бол аюу их баярлж байгаа. Тэр том бололцоог олж хараад тэгээд зоригтой тийм ээ. Тэгээ хөдөлж гинэ гэдэг бол энэ бол их том юм. Тэгэхээр энэ хулган жилд одоо энэ хулган жилээс эхлээд ийм хандлагууд бол их хүчтэй явж эхэлнэ. Одоо тэр Хатанбаатарын төв цаадах чинь хэрвээ би андуураг бол Японд юугаа байгуулж байна, салбараа байгуулж байна. Америкт дараагийн 7 хоногт очиж. Тий. Америкт нэг салбараа байгуулна гэж байна. Өөрөө санаж явах хэрэгтэй тэр нэг Унгарын нэг кубик шийдэ Рубикийн кубик гэл нэг ингээд нэг эргүүлдэг нэг жижигхэн юм биш үү? Тэрийг ингэж хийгээл тэгэл Венгрийн эдийн засаг яаж социализмын үед шүү дээ. Яаж босч исэн тэр экспорт нь ингээд яаж өсөрч гарч ирж исэн тэрийг санаж байгаа. Финлянд гэхэд бол ганц утас хийгээл тэгэл ингээд шал онтойгоор гараад ирсэн. Тэрүүнтэй адилхан тэр Хатанбаатарын тэр нэг оюуны бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэр бүтээгдэхүүн чинь л өөрөө баг Монголын эдийн засгийг бол энэ шал ондоо төвшөнд гаргачих байхгүй. Тэгэхээр хэрвээ бид нар
тархиа ухаж амьдрах юм бол тэр газар шороогоо ухснаас хэд дахин илүү юм бүтээгээд тэгээ байгаль орчинд ээлтэй, хүн ардтай ээлтэй тэгээд айгүй цоошин технологи, цоошин эдийн засгийн бүтцийг байгуулчих бололцоо гарч ирээд байгаа. Би тэгээд тэрүүнд л их олзуурах чинь. Тэ. Ер нь бол ойрын хэдэн жилд бол энэ хандлага бол давмгайлах байх зүгээр санаа зовж байгаа юм нь бол юм бэ гэхээр бол иймэрхүү юм хийж байгаа хүмүүст бол энэ төр засаг нь гай болчих вэ гэж. Одоо бид нар өсөлтөрийн тэр залуучууд тэр машин хийгээл сууж яхад нь л бодчихлоо л дээ. Гэхдээ нэг дурак бол одоо нэг яамд сууж л байгаа шүү дээ. Энэд нь хүрээл. Та нар тийм амархан машин хийхгүй. Наад машины чинь стандартыг бий батлна гэдэг. Тэр ямар илэнцгээ мэдэж юугаа батлах юм байгаа. Гарын үсгээ ингээл мөнгө болгохгүй сууж байгаа шүү дээ. Тэгээ нэг сайд, нэг эрхэм гишүүнд энэчэн ингээл одоо яаж хулгайлах вэ? Яаж эднэрийг дээрэмдэх вэ гэдгээ бол бодоо сууж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талд нь ингээд юм хий бүтээ гэсэн сайхан залуучууд байж байна. А нөгөө талд нь тэгээд нэг тийм бусдыг шимж ингээд сурж амьдэрдэг нэг тийм давхарга байж байна. Тэр автохабын захирал ганц зэрэг гэж зал байгаа. Цахим машины одоо тэр нөгөө нэг экспортн дээр ажиллаж байгаа, цанаг төхөөрөмж засвар дээр ажиллаж байгаа. Тэгээд одоо чинь цахим машин гэдэг тэр чинь бензин колонктой адилхан нэг тэр цэнгэлдэг юмнууд бол хэрэгтэй шүү дээ. Улаанбаатар даяар л хаасайг бол байж байгаа хэрэгтэй байхгүй. Ногоон зогсоол, грин зогсоолууд гэдэг. Тэр бүх юмыг л ингээд хийх гээл хөрх юм зүтгэл одоо жил гаруул явж л байгаа юм байна л да. Хот бол дэмжиж байгаа юм бол байхгүй. Тэгэл бас нэг л таваар шил сууж байгаа шүү дээ. Тэр одоо тэгээд юу бодож суутын. Тэгсэн мөртлөө тэр нөхдүүд бол одоо Монголыг хөгжүүлэн энэ төр гэх гоё юм ярих л байна. За дараагийн нэг асуудал энэ хариуцлагын асуудал. Энэ бол одоо унсаарч байгаа өнгөрсөн жил бас л унссан баг. Тань тэр юу вэ? Тэр Насим Талиб гэдэг нэг нөхөр байдیں۔ Одоо нэг хар хүн ингээд ярьдаг штэ. Тэгээд нөгөө эмзэг байдлыг энэ юм улам нарийсах тусмаа эмзэг байдал нь нэмэгдэн тийм учраас бол энээс гарах арга замууд нь юу байх вэ гэдэг их алдартай хэдэн номнууд бичсэн. Тэгээд тэрний хамгийн сүүлд бичсэн ном нь Skin in the Game гэдэг нэг ном байт. Өөрөөр хэлэх юм бол ямар нэг юм хийсэн бол үр дагаврыг чи өөрөө мах цусаараа арьсаараа мэдрэх ёстой шүү гэж. Ямар нэгэн шийдвэр гаргасан бол чи тэрийг өөрөө л одоо хамгийн түрүүнд мэдэрчээ гэсэн нэг тийм санаа яваад байгаа. Тэр тогтолцоог бид нэр ердөө бүрдүүлж чадахгүй байгаа юм. Улсын их хурл шийдвэр гаргаж байна. Засгийн газар шийдвэр гаргаж байна. Нийслэл шийдвэр гаргаж байна. Компани захирал шийдвэр гаргаж байна. Агентлаг дээр шийдвэр гаргаж байна. Зөв шийдвэр гарч байгаа бол сайн байна. Чи тэр хүн урамшуулгадаад ингээд явах хэрэгтэй. Хэрвээ чи нийтэд тохиролтой буруу шийдвэр гаргасан бол хамгийн түрүүнд чи тэрийг өөрөө амсах хэрэгтэй байхгүй юу? Бүр яг арьс махаараа. Тэр тогтолцоо л өнөөдөр айгүй чухал байна. Энтэй уялдаа холбоотойгоор төрийн албаны тогтолцооны асуудал бол онцгой асуудал болж байгаа. Яаж төрийн албыг бэхжүүлэх вэ? Яаж энийг шин шатанд гаргаж ирэх вэ? Яаж тэр жинхэнэ төрийн хар хүн гэдэг нэг институтыг бүрдүүлэх вэ гэдэг л асуудал байна л да. За дараагийн асуудал шин манан үүсч магадгүй. За энэ бол урд манангаасаа бүр хамаагүй хүчтэй байна. Үүсчихсэн шүү дээ. Үүсчихсэн. Хачин гоё. Би бол одоо энэ нэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 хүнийг одоо шин манан гэж би тэгж хараад байгаа. Тийм шүү дээ. Чинь бол одоо илрэл номер 1 ч гэдэг юм уу. За тэгээд ер нь бид нэр одоо тэгээд энэ сонголтоо энэ жил маш сайн хийхгүй болвол ард түмэн байна. Бид ч их л хэцүү байдалд байгаа юм байна шүү. Тийм үү? Хэцүү. Тэгэхээр эвгүй. Би бол яг нэг тийм хугарлын цэг дээр ирж чадна гэж байна. Нэг бол одоо ийшээгээ ингээд унаад тэгээд 30 жилийн хөдөлмөр ямар ч үр дүнгүй болно. Дахиад Оросынхон хараат байдалд ороод ингээд явдгаар явна. А нэг бол арай жоохон бас нэг шин шат хахиж нэг шин давхарт гарч ирэх байх л гэж бодож байна. Улс төрийн тэмцэл одоо улам бохор тэр тал руугаа явнаа гэсэн байна. Гэхдээ сая тэр номтой 2-2-ыг хараад үзтээ. Тэгэл энэ бас тийм болсон байна. Би харин ямар мундаг юм бэ ч тэ. Тэрийг чинь дахиж үзье надад нэвтрүүл гэж. Би танд линкийг явуулсан байгаа та үзээрэй тий. Ер нь би бас энэ нэвтрүүлэгтээ цог
таны тэр нодингийн дугаарыг бас цуг тавья гэж бодод байгаа. Тийм, Монголд бас монтажлаад харагдчих зарим нэг юм. харьцуулж хараасаа гэж ингэж. За тэгээд ингээд за улс төрийн хөрөнд уг нь бол энэ ч нэг 7 асуудал байгаа. Тэгээд бүгдийг нь бол асууж амжихгүй болчиход байна. За одоо эдийн засгийн хөрөнд за инфляц яах бол гэсэн та бас айдастай байсан. Гэхдээ инфляц харин гайгүй нодныхаа төвшөнд барьчихвал гайгүй гарах шиг боллоо тийм ээ. За ханшийн хөдөлгөөн хэцүү болно гэсэн нэрэл хэцүү болсон да. Доллар маань одоо таныг ярьж хат хэд байсан. Лав тэрнээс хойш нэг 12 долларын ханшлаа өсчлөө. Энэ сонгуультай холбогдоод энэ яах бол яванда одоо энэ за ядаж 6 сар хүртэл Би одоо энэ дээр прогноз хиймээргүй байна. Одоо ёстой хүмүүсийг бужигнуулмааргүй байна. Гэхдээ зүгээр миний одоо сонсож байгаагаар гадуур явж байгаа цуурхал гэх юм уу юу гэх юм. Сонгуулийн дараа бол ер нь тэгэл тууга тавьчихандаа л гэсэн. Тийм л хүлээлт байна. Тэр чинь зовлонтой айгүй зовлонтой. Тиймэрхүү хүлээлт бий бүрдчих тэр чинь заавал нэг биелчих гэдэг байхгүй айгүй зовлонтой. Тийм учраас өнөөдөр Монгол банк маш хариуцлагатай байх ёстой. Энтэй уялдаа холбоотойгоор Монгол Улсын засгийн газар ажилламаар байна. Монгол Улсын засгийн газар чинь сүүлийн үед одоо бас нэг аюу гадаг шүү дээ. Тэр Монгол банкны асуудал нь надад хамаагүй энэ төр гэдэг. Энд чинь хоёулаа хамтрахгүй бол болдгүй асуудал байхгүй. одоо тэгээд нэг сонгуул зориулаад таны хэлснээр баахан мөнгө гарах юм шүү дээ нийгэм рүү. Тэгээд нөгөө инфляц нь яах вэ? Ханш маань яах вэ? Хилцүүл юм болох юм шиг. Хамаг юм харин би түрүү хэлээд шүү дээ. Хамаг юм ингээл сэгсэрнэ. Ямар ч үнээр хамаагүй л үлдчихэв. Тэгээ үлдснийхаа дараа бол одоо тэгэл бас нэг юм хэлж гарч ирнэ шүү дээ. Ингэсэн байжээ, тэгсэн байжээ энэ гэж. За эдийн засгийг удирдах захиргааны арга одоо нэмэгдэх байхаа гэсэн таны тийм таамаг байсан. Бас л шууд бүр одоо цагдаа магтаатай тань бол магнолтойгоо очоод цагаад хичнээн жуурхайг яав эн чинь тийм ээ. Надад чинь их хөөрхөн прогнозууд байсан. Энэ одоо цаашаа үргэлжлэх үү? Одоо энэ өөрөө үргэлжлэл явах юм шүү дээ. Үеийн зараа бол үргэлжлэн. Би түрүү хэлээд шүү дээ. Тэр нэг том нэг тэмцэл яваад байна гэж шүү дээ. Бүлэглүүдийн хоорондын нэг баялагын хууралтын. Тэгэхээр энийг хангахын тулд захиргааны аргыг л хэрэгжилж шүү дээ. Тэр чинь маш хурдан юмд булааж авахгүй болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хууль батлаад аавна гэдэг бол бас жоохон зовлонтой байгаа учраас бол шууд захиргаадаа тэгээ хуулийг ингэж тайлбарлаж болох. А чи яг миний хүслээр хуулийг тайлбарлаж шүү нөхөр минь гээд шүүгч нараа бас гартаа оруулчихлаа шүү дээ. Прокурор нараа гартаа оруулж. Чи ингэж ялал чи ингэж шүү гэдгийг гартаа оруулчихсан. За том төслүүд хөдлөх болов яах бол гэсэн таны болгоомжл байсан. За хөдөлсөн нэг төсөл алах. Нөгөө цахилгаан станцын чалга, нөгөө IPO чалга, шинээр яригдж байгаа ч юм алга. Тий. Одоо сонгол болтор бол энэ нэг ч юм нэмж гарч ирэхгүй л дээ. Одоо бол гарч ирэхгүй. Одоо зүгээр тууд цаачлах юмнууд бол явагдана энд. Тийм ээ. Сумын төв дээр тийм ээ. Пачомкны нөгөө нэг тосгон гэж байдаг шүү дээ. Наан нэг тийм зураг тавьчихад тэгээд юм босчихлаа. Тиймэрхүү юмнууд явах байх л та. За төсвийн алдагд нэмэгдэх байхаа гэсэн яг гарцаагүй л нэмэгдэж гарч ирлээ. Одоо энэ саяын тэр 20 оныхоо төсвийг хийхдээ 2.9 их 80 төгрөгөөр алдагдал бодол тавьчлаа шүү дээ. Яг зүгээр би энэ дээр бол сэтгэл жоохон ууж байгаа нь юу юм бэ гэхээр бол тэдэргүй энэ эхний хагас жилийн л төсөв. Тэгээ чинь баг 3 их 80 руу алдагдaltaа гэж байгаа боловч тэрийг гүйцэж амжихгүй. За. Тийм учраас бол наан нэг сонгуул хурдхан шиг болоод нэг хэл амгүйхэн шиг сонгуул нь болоод засаг төр нэг хурдхан шиг байгуулагдчих юм бол бас жоохон хазаарлаад авах болцоо гарч ирнэ. За тэр олон улсын валютын сангаас Монгол улс бараг гарах яриа баримт байлээ шүү гэж тайлж ирсэн. Одоо бол бүр гарахын руу орчлоо энэ чинь. Тий. Гэхдээ яг хөө энэ дээр бол бас наата сантаал үзэх хэрэгтэй. Энэ валютын сан гэдэг чинь ер нь чухам яадаг байгууллагын үүрэг рол нь юу юм? Ямар нөхцөлд энүүдийг юун дээр хамтарч ажиллах хэрэгтэй? Ямар нөхцөлд бол өөрийнхөө байр суурийг тууштай хамгаалах хэрэгтэй юм бэ гэдэг бол яг л одоо төрийн бодлогын хэмжээнд төрийн зүтгэлтнүүдийн хэмжээнд л яригдах хэрэгтэй асуудал л да. Тэгээд бид нар чинь нэг туушрахтай гайхамшигтай юм байна шүү дээ. Одоо миний инээд төрөөд байгаа ч хичээлгээд хаашаа. Гэхдээ нэг сүүлийн үеийн нэг сангийн сайд нар бол ер нь гайхамшигтай хүмүүс болж байна.
Одоо сангийн сайд болыг ихтер хүн болгон айгаа зүхтдаг баймаар юм. Гэтэл чинь бүгд л сангийн сайд болно гэдэг. Тийм амархан ажил юм болов гэд бодоод байсан чинь. Одоо манай баяр зөвхтөөс өсвөлөл одоо тэгэл алтан уяг энэ төр гэл одоо чожсөр можсөр энэ төр гэл бүгд л сангийн сайд болоо гэж. Эдгэрт нэг л юм байна. Тэртээ тэргүй валютын сан байгаа. Тэднэрээр залгачих нь тэднэрээр хамаг юм хийлгэж чинь. Би бол сайхан нэгдүгээр сангийн сайд гэдэг нэртэй байна. Хоёрдугаарт нь тэр нөгөө хөрөнгө оруулалтын юмнуудыг нас цааш нь хуваарлна. Ингээд суудаг болчихсон юм байна л гэж эсвэл тийм л дүгнэлт хийгээд байгаа шүү дээ. Учираас бол валютын сантай байж хахад бол тэр сангийн сайдын ажлыг бол хийх юм маш амархан гэдэг. Тэгээд та бас ингэж хэлж байсан л дээ. Энэ 21 онд ирэх аюулыг 19 он руу татаад ирэх үедээ манай ирэх хэрэгчэд гэж. Татж ирсэн. Ханшны хөдөлгөөн дээр бол үндсэндээ бол нааш нь татчихлаа. За улсын төсвийн алдагдал гэдэг бол бас л нааш нь бол ер нь маш эрчимтэй татчих шүү дээ. Тий. За одоо тэгвэл заад нэг 3 минут нийгмийн өрөөнд Баян ядуугийн ялгарл одоо улам нэмэгдэх байхаа л гэсэн. Бас л би нэмэгдсэн статистикууд бол энэ дээр бол ердөө маш тодорхой харагдаж байна. Хамгийн аюултай нь бол тэр нэг дундаж давхар бол улам ширгээд байгаа. За жидүүчтэйгээ хариуцлага тооцохгүй болов гэсэн. Тооцсонгүй. Тэрүүн дээр тогтож байгаа засагч нь юу болов гэж тэрийг ослоо. За хүмүүсийн бухимдлыг тайлах гээд эдийн засгийн аюулгүй байдлаа тавиа туучих вэ гэж та бас болгоомжлсон байсан. Тэгээд тэтгэр мэтгэртэй холбоотой нөгөө зээлдэглэх барих гэдэг. Тэгээ ийм юмнууд ярьж байсан та бол ванга юм байна гэж би бол дотор бодож байгаа шүү. Гэгэн. Нэг вангадаж шүүхэл да. Ерөнхийдөө нэг ерөнхий дүр төрх маань нэг юм болчиход байна. Гэхдээ би энэ бүх юмнуудыг бол энэ нэг манай Монголын нэг давах хэвээр нэг юм үе шат гэж хараад байгаа. Угаасаа нэг том юмнаас нөгөө нэг том юм руу шилжиж яхад бол заавал нэг юм болж л таараа. Тэгээ үнэлбэргүй юм гэж байхгүй юм чинь заавал нэг тийм төлбөр нь янз янзын хэлбэрээр илэрчл байгаа л да. Тэгээ тэр утгаар нь л би хараад байгаа юм. Наадах чинь бол нэг иймэрхүү юмнууд бол зайлшгүй дамжиж өнгөрдөг юм байна. Зүгээр болж игэл энэ богино хугацаанд өнгөрөөд тэгээд нийгэмдээ нэг их хохирол багтаахан шиг л давж туулаад гарчих юмсан гэсэн л тэр л асуудал л да. За ингээд миний асуултууд дууслаа. Танд одоо сүүлд нь хэлэх юм үлдв. Гэхдээ одоо ястаа нөгөө удахгүй бол цагаан сар болно. Тэгээд нөгөө тэр үед бас цагаан сарын өмнө хоёлын ярьж байгаа юм чинь бас дараа нь уулзж амжихгүй байх цагаан сар гартал гэдэг. Тэгээд энэ хулган жилд бол одоо хөвтэй хүн хулган жилийг л үздэг гинлээ шүү дээ. Тийм учраас бол монголчуудаа энэ хулган жилийн мэндийг нэгдүгээр төвшүүлье. Тэгээ хулган жилээс эхлээд одоо юм ер нь бол нэлийн өөрчлөгдөж нэлийн өнгөтэй өөдрөг байх гэж би одоо хүсэж байна. Гэхдээ хүсээд хараад одоо залбираа суугаад байх юм бол эн чинь буугаад ирэхгүй. Хүн болгонд өөрийнхөө хөв нэмрийг оруулах ёстой. За би ямар хөв нэмрээ оруулд юм бэ энэ гэдэг хүмүүс бас янзаар бодож магадгүй. Натаас хамаарах юм байхгүй шүү дээ. Би жижигхэн хүн шүү дээ гэж. Үгүй л дээ. Эцсийн дүндээ тэр 6 сарын 24-нд очиод та ямар сонголт хийж байна? Өнгө мөнгөнд хуурдах нь уу? Эсвэл одоо юм нэхэр нэг том харж байх нь уу? Би эргэн хүнийхээ хувьд энэ сонгуулийн шудраг яваасаа тэр булхаанд баг байгаасаа тэргээд тэр юм дээр бас ингээд сэтгэл тавиад чи бас нэг миний юм шүү гэж бодоод явах юм бол эн чинь шал ондоо үр дүнд хүрнэ гэж бодож байна. Тэгээд хүн болгон л өөрийнхөө өрөг хариуцлагыг ухамсарлаад өөрөөсөө хамаарах юмыг л хийчихээ сууж яхад болно шүү дээ. За би бол чадлынхаа ирэл зүтгсэн би өөрөөсөө хамаарах бүх юмыг хийсэндээ гэх юм бол Монголын төр бол улмал бат бөх болно л гэж бодож байна. Тийм тэгээд би нэвтрүүлгээ төгсгөл ялангуяа энэ залуучуудаа хандаж хэлмээр байгаа юм. Жишээлбэл одоо энэ 25 хүртэх насны сонгогчдын дөнгөж 25% сонголт ирдэг гэж байна шүү дээ. Тэгээ энэ бол арай дэндүү. Та бүхний оролцоо маш их чухал байгаа шүү. Зүгээр би нэг хамгийн сүүлийн жишээ хэлэхэд яг Хонконг манайх шиг байсан юм билээ. Залуучуудын 25% л сонгуультай ирдэг, өсчүүл голцоо өгдөг. Тэгээд
Тэр өнгөрсөн 11 оны сонгуулиар чинь залуучууд нь 80% ирсэн чинь ардчил ялсан, эрх чөлөө ялсан, тусгаар тогтол ялсан байдаг юм байна. Тэгэхээр залуучуудаа би уриалж бүгд одоо саналаа өгөөч гэж ингэж уриалж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа. Тэр баяртай.